аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 5 дугаар хуралдаа 2017 оны 1-р сарын 20-ны өдөр засаг дарын тамийн газрын хурлын заланд боллоо. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс 37 төлөөлөгч оролцож хурлын хуралдаа 80.5% эрсдэлтэйгээр эхэлсэн юм. Сонгогчноос олж сайн ажиллаж байгаа төлөөлөгч байна. Гэхдээ иргэн сонгогчид ямар нэгэн хүлээлттэй байгааг ахаарч ихээхэн мэдрэмжтэй ажиллаж дараагийн үеийн жишээг цаавдаа сануулж анхааруулж байна. Энэ удаа 2016 оны эдийн засаг нийгмийн хөгжүүлэлт үндсэн чиглэлийн тайлбар сонсох татврын орлогоо хойж нутагтчгүй хөрөнгөний зарим хөөсрийг санхүүжүүлэх баян уртын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэвцэх болно. Тавдагар хуралдааны нарийн бичгийн дарга төлөөлөгч Инхтөр Ганбаатар Алтан цэцэг нарыг нэр дэвшүүлснээс төлөөлөгч Алтан цэцэг нэрээ татаж олонхын саналаар төлөөлөгч Инхтөр нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Ээлжид бус тавдагар хуралдаанаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд 2016 оны нийгмийн эдийн засгийн өмчин чиглэлийн биелэлд 2017 оны төсвийн тодотгол иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах түгээмэл тархацтай ашигт малтуулын жишээг үнийг тогтоох Баянхонгор хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг нийт 6 асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэлээ. Аймгийн нийгмийн эдийн засгийн хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтэйг 72.1%-тай хангалттай гэж дүгнсэн бол 2017 оны төсвийг 1,795 сая төгрөгөөр тодтогсон байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийгмийн хөгжлийн хороо, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо, байгаль орчин аялал жуулчлал, уул уурхайн хороо, үйлдвэрлэл, дэд бүтэц гадаад харилцааны хороо, хууль эрх зүйн иргэний оролцоо, өргөдөл гомдлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа. Яг сумны ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудал түн төлөвлөлтөөр байгуулж ирнэ. Энэ засаг даргаас аюул сандарч энэ бодлогыг нэгтгэж байгаа. Тэгээд ханаасаа дахиж спорт эдийн засгийн цагтаа ойлголтын байгууллага шахуулна тийм ерөнхий төлөвлөгөө байдаг уу гэдэг. Дахиад энийг дахиад нэг ашигтай шиг хийгээд сэтгэл гаргаад хийх ажил. Тэр бол хатаа орцсон хэдэн сондыг гэрхаад авчиж аваад аваад удаад зэрэг дивэн гэдэг юм аа. Юуны нэг хэлцээ. Тэрс бас энэ нэг өөрчлөлт хийв. Өөрчлөлт Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Солонгос улсын Сусон инженер болон Монгол улсын Төмөд групп компаниг гүйцэтгэсэн Баянхонгор хотын ерөнхий төлөвлөгөө Эрдэнэмандал орон сууцны хороолол, залуус амны орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлаж Баянхонгор хотоос зүүн чиглэл Төвийн гол дээгүүр гүүр барих, зүүн болон баруун тишээ шинэ суурьшлийн бүсийн газар төлөвлөх боломжийг судлаж Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэмж тусгаж хүлээлгэн өгөхийг Сусон инженерийн компанид даалгалаа. Ингээд өнөөдрийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тавдагар хуралдаан хэлцэсүүдээр ажиллаж болсон бол хуралдааны ажиллагааг хаалт ингэж та бүхэнд ажлын амжилтнаас хүсэн өрөөс анхаарал тавьсан баярлалаа. Баянхонгор аймгийн засаг дарга Батжаргал сумдын засаг дарга нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгууллаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар самдан гарч аймгийн засаг дарга захирамжаа аймгийн сумын засаг дарга хамтрагдсан ахмадтайгаа аймгийн засаг даргаас 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулж байгааг баяртай байна. Улс төрийн биш 4 жил байгасан гэж хүсэж байгаа. Энэ 4 жил бол харилцан хамтарч ажиллах их ивээ олгоцсон ийм сайхан 4 жил байгасан гэж хүсэж байгаа. Миний зүгээс бол аль нэг нам гэж ялгуулдаггүйгээр үнэхээр одоо бүх засаг дарга нараа ажил төрлийнх нь хувьд дэмжиж сум орон нутагтаа хийгдэх ийм олон чухал ажил арга хэмжээнүүдээр хамтарч ажиллахтаа баяртай болно.
Тус гэрэг ажлын ач холбогдол уялдаа холбоо шалгуур үзүүлэлт хүрэх төвшин төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох гүйцэтгэх ажлын талаар аймгийн засаг дарга, сумын засаг даргын харилцан үүрэг хүлээх хариуцлагыг тодорхой болгож эцсийн үр дүн үнэлж дүгнэх замаар тус сумд төсвийн санхүүжилтээр үзүүлэх төрийн болон нийгмийн үйлчлэгээний чанар үргэлжлэхийг дээшлүүлэх зорилгоор байгуулж байгаа юм байна. Нэг жилийн хугацаанд хүчиндээ байх хугацаанд аймгийн засаг дарга, сумын засаг даргаас төсвийн санхүүжилтээр захиалж гүйцэтгүүлэх арга хэмжээ болон хийж гүйцэтгсэн ажлын үр дүнд тавих шаардлага, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх болзол бусад нөхцөлийг тусгажээ. Гэрээтэй холбогдох харилцааг төрийн албаны тухай хууль, Монгол Улсын төсвийн тухай хууль, засаг захирануудын дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, шилэн дансны хууль, нэгтлэн бодох бүртгэлийн хууль, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хууль, тухайн салбарын үйл ажиллагааг зохицуулах болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулжээ. Аймгийн засаг дарга Батчиргал үр дүнгийн гэрээ байгуулсан сумдын засаг дарга нарт ажлын амжилт хүсээд сумынхаа нийт иргэдийн ажил амьдралыг сайжруулах, ажилдаа орлоготой болгоход онцгой анхаарч ажиллахыг захиж байлаа. Мэдээж хөрөнгө санхүүгийн асар их хүнд бэрхшээл дүнгийн дээр ажиллана. Гэхдээ бэрхшээл тооцоод байлгүй. Мөнгө санхүүгийн боломжгүй байгаа энэ байдлыг асуудлын гол болгож тавиад байхгүй. Өөрсдийнхээ хариуцж байгаа ажил төрөлтөө эзэн болж ажиллаарай. Энэ 4 жилийн хугацаанд аймаг сум орон нутгийнхаа үнэхээр одоо төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа. Нэг засаг даргуулгын нэг жилд 20 айлын амьдралыг өөдөх ажлыг хийж байна. Тэр хүнийг ямар нэг байдлаар ажилтаа болох. Тэр айл гэрээс тийм ээ малжуулах төсөл тавруулах байдаг юм. Ямар нэгэн байдлаар төрийн бодлого анхаарлын төвд оруулж ядаж нэг 20 айлыг нэг жилийн хугацаанд цаашдаа доктортой ажилдаа орлоготой болох амьдралаа аваад явчих юм боломжийг хангаж өгөөч гэдэг юм. Засаг даргын зүгээс хоёрын төсөл болгож явж байгаа. Ингэх юм бол бид нэр жилдээ 4 жилийн дараа 80 айл хөл дээрээ босцсон. Өнөөдөр ядуурт хамгийн их өртөж байгаа энэ 80 айл маань энэ англаас гарчихсан гэрэл гэгээтэй өр хүүхдүүд нь алж байгаатай ийм сайхан айл гэр болох ёстой. Монгол төмний төрч ёсны их баяр сар шинийн баярт зориулсан Баян хонгорт үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-наас 2-р сарын 25-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар Нармон компани. Нийслэлчүүд та бүхэн Баянхонгор аймгийн 8 сум аж ахуйн нэгж байгууллагуудын шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гар урлалыг авахыг хүсвэл шөнийн худалдааны төвийг зориорой. Хаяг Улаанбаатар хот 13 дугаар хороолол Намянжуугийн гудамж шөнийн худалдааны төв. Харилцах утас 88 76 56 56 88 33 техник 23 99 99 25 89. Аймгийн хэмжээнд томоо тус төвчин амбулаторийн үйлчилгээний 13.8 хүн, Баян онгор сумын хэмжээнд 17% эзэж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн Баян онгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түр хааж зогсоох аймгийн засаг даргын захирамж гарлаа. Он гарсаар 3 дахь 7 хоногийн мэдээлэл бол томоо тус төвчин аймгийн хэмжээнд 13% хүрсэн. Энэ дотор Баян онгор сум бол амбулаторын үзлэгтээ томоо өвчний эзлэх хувь 17% хүрсэн байна. Тэгэхээр эрүүл мэндийн сайдын 14 оны 358 дугаар тушаал гэж байдаг. Тэр тушаалаар бол томоо өвчний үед хариу арга хэмжээ авах тийм одоо журам батлагдсан. Тэр журмын хүрээнд бол одоо хэдэн хувьтай байхад нь ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг эрүүл мэндийн байгууллагуудад одоо зөвлөмж болгосон тийм заавартай. Тэгэхээр он гарсаар бид нэр оны 1-р улиралд 1-р 7 хоногт бол томоо өвчин 9.2 байсан аймгийн хэмжээнд Баян онгор сумын хэмжээнд бас нэг 9 орчим хувьтай 2 дахь 7 хоногийн байдлаар Баян онгор сум 8.3 хувьтай аймгийн хэмжээнд 7.6 хувьтай байсан юм а. Тэгээд ингээд 3 дахь 7 хоногийн байдлаар бол нэг эрс одоо нэмэгдэж байна. Тэр дундаа 0-4 насны хүүхэд илүү их өвчилж эмнэлэгт хэвтэлт энэ наснаас хэвтэж байгаа хүүхдүүдийн баруун 90 гаруй хувь нь энэ насны 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. 24-ний өдрийн дөрөв 63 тоот захирамжийг танилцуулъя. Томоо тус төвчний дэгдэлтийн эсрэг авах арга хэмжээний тухай аймгийн хэмжээ томоо тус төвчин амбулаторийн нийт үзлийн 13.8%, Баян онгор сум хэмжээнд 17%-ийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгааг онцгойлон тэмдэглэж Монгол Улсын засаг захиргаа
нутаг дэвсгэрийн нийс түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 1.5-ын Б, эрүүл мэндийн тухай хуулийн 11-р зүйлийн 11-ийн 1, 35-р зүйлийн 35-ын 3 дахь заалт эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалыг тус үндэслэн захирамжлахнаа. 1. Томоо тус төвчний хүндрэлээр сэргийлэх эмнэлгийн тусламж үйлчлэгээний бэлэн байдлыг хангаж ажиллах эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга эрхлэгчнээс үүрэг болгосгоо. 2. Томоо тус төвчний дархал дэглэлтийг таслан зогсоох зорилгоор Баянгур сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар төр хааж зогсоосгоо. 3. Энэ захирамж гарсантай холбогдуулан олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн тоглолт, үзүүр үйлчлэгээ зэрэг арга хэмжээг 2017 оны 1 сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байхыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч, сумдын засаг дарга нарт үүрэг болгосгоо. 4. Томоо тус өвчнөөс өвчин сэргийлэх, өвчлийг бууруулах, иргэдэд зориулсан мэдээлэл сурвалжлагыг эрчимжүүлэн ажиллахыг эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн төвүүд, хорин хвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга эрхлэгч нарт үүрэг болгосгоо. 5. Эрс төлөвлөгийн хүү ам жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд, 65-аад үнэс дэш насны ахмад настанд тавих хяналтыг сайжруулан эмчийн үйлчлэгийг гэрийн үйлчлэгээнд шилжүүлэн ажиллахыг сум дундын эмнэлэг, сум болон ерөнхий эрүүл мэндийн төвийн дарга эрхлэгч нарт даалгасгоо. 6. Баар, ресторан, зоогийн газруудыг 21 цагаас хойш ажиллуулахгүй байхыг сумдын засаг дарга, мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газрын газарт тус үүрэг болгосгоо. 7. Томоо тус өвчний халдвараас сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хэрэгжил болон хүнсний болон барааны зах худалдааны төвөд мах, жимс жимсгэн, хүнсний ногоо худалдаалах цэгийн, ариун цэвэр ариутгал халдваргүйтгэлийн байдал хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосгоо. 8. Эмийн сангуудын эм ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг тогтоож, стандартын шаардлага хангасан ариутгалын бодисоор ард иргэд байгууллагуудыг тогтмол ханган ажлын бус цагаар иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг гарган ажиллахыг эрүүл мэндийн газар үүрэг болгосгоо. 9. Ажилтны албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах талаар онцгойлон анхаарч, хүн нэг бүрд амны хаалтыг зөв хэрэглэж хэвшүүлэх, ажлын байрны эрүүл мэндийн нөхцөлийг сайжруулах, халдвараас урьдчилан сэргийлэх бололцоотой бүхэл арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг нийт албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт үүрэг болгосгоо. 10. Амьсгалын замын зочмог томоо тус өвчнөөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээрээ 3-5 хоног асарсан, ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг их асран хамгаалагчдад эмчийн магадлалыг үндэслэн салинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасгоо. 11. Амьсгалын зочмог томоо тус өвчнөөр өвчлсөн 0-5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэнд хөнгөлт үзүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж ажиллахыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсэд үүрэг болгосгоо. За 12. Хязгаарлалтын гормын өдрүүдэд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдээ гадуур гаргахгүй байх, бага насны хүүхдийг том хүний хараа хяналтын дор байнга байлгах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийт ард иргэд эцэгчүүдэд анхааруул зөвлөсгөө. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн садрын томын газрын дарга цэд арцрын даалгасгоо гэсэн аймгийн садрын захирамж гаргасан байна. Захирамжийн хүрээнд зоогийн газар, бар, ресторан үйл ажиллагаагаа 21 цаг хүртэл ажилуулахаар болжээ. Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээг энэ сарын 25-наас 2 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгажээ. Мөн томоо тус өвчнөөр өвчлсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт болон гэрээр 3-5 хоног асран ажил хөдөлмөр эрхэлж байгаа эцэг их асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгалаа. Монгол төмний төрж ёсны их баяр сар шинийн баярт зориулсан баян хонгорт үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-наас 2-р сарын 25-ны хооронд Улаанбаатар хотно зохион байгуулж байна. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар Нармон компани. Нийслэлчүүд та бүхэн Баянхонгор аймгийн 8 сум аж ахуйн нэгж байгууллагуудын шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гар урлалыг авахыг хүсвэл шөнийн худалдааны төвийг зориорой. Хаяг Улаанбаатар хот 13 дугаар хороолол Намянжуугийн гудамж шөнийн худалдааны төв. Харилцах утас 88 76 56 56 88 33 техник 23 99 99 25 89
Баянхонгорын муу мэдээ гисэн зарим нэг хуурамч аккаунтуудаас Баянхонгор аймгийн засаг дарга Батчиргал төсвийн мөнгөөр өөртөө байр авч тансгэлжээ гэх илт гүтгэлийн шин чанартай мэдээлэл 2017 оны 1-р сарын 23-ны өдөр цацагдж улмаар сошиал ертөнцөөр нилээдгүй таргаж уг гүтгэлийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд дэвэргэж иргэдийг төөрөгдөл оруулад байна. Уг асуудлаар албаны их сурвалжаас тодрууллаа. Газрын 1998 оны 148 тоод тогтоол байдаг. За энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашгаар томилогдсон төрийн мэдлэгийн орон сууцнд суух албан тушаалтны жагсаалтыг бол баталсан байдаг. За энэ жагсаалт нь бол аймаг орон нутагт хамааралтай албан тушаалт нь нэгдүгээр аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын дарга байдаг. За хоёрт нь аймгийн засаг дарга, цагдаагийн хэлтсийн дарга, аймгийн ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, цэргийн хэлтсийн дарга бол энэ газрын тогтоолын 2 дугаар хавсралтанд заагдсан албан тушаалтны жагсаалтанд бол хамаардаг. 2012-оос 2016 оны хооронд Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байсан жаргал сайхан бүх төрлийн өмчт байруудыг худалдаж орлогыг орон нутагт төвлөрүүлжээ. Гэтэл засаг даргын хүлээх үүргийг хуулинд заахтаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, цагдаагийн газрын дарга, цэргийн хэлтсийн дарга нарт төрийн өмчийн байрыг үнэгүй ашиглуулах, байраар хангах ёстойг зүйл залт болгон оруулсан байдаг. Тус зүйл залтын хүрээнд Баянхонгор аймгийн цагдаагийн газар шүүхийн байгууллагаас орон сууц яаралтай шаардлагатай байгааг албан байдлаар удаадаараа мэдэгдэж аймгийн засаг дарга жаргал сайхнаар шийдвэрлүүлж авчээ. Давхан шүүх буцаж аймагт ирснээрээ ерөнхий шүүгч одоо орон байраар хангахын хэрэгцээ шаардлага үүссэн. За тэр дагуу тухайн үеийн одоо удирдлагууд болох өмнөх засаг дарга болох жаргал сайхан дарагт хүсэлтэд тавьж энэ журмын энэ тогтоолын дагуу энэ байраар хангаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан байгаа. Үндсэн үргээ хүлээж жаргал сайхан дарга байрнуудын асуудлыг шийдвэрлсэн ч тус байрнуудын төлбөрийг өгөөгүй өнөөдөр хүрчээ. Дараа төлбөр нөхцлөөр одоо 2 өрөө байрны асуудлыг шийдвэрлэж шүүгчийн байрны асуудлыг шийдвэрлэж өгсөн байгаа. За тухайн үедээ бол мөнгө төгрөг шийдэгдэггүй. Тиймээс төрийн ардчлалын залхамж чанарыг хадгалж тус урд үлссэн үрийг шийдвэрлэх хүнээс 2016 оны 7 дугаар сард шинээр ажил авсан аймгийн засаг дарга Батчиргал 2017 оны 1-р сарын 20-ны өдөр болсон Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 5 дугаар хуралдааны үеэр төсвийн тод тотгалыг авч хэлэлцэхтэй. Баянхонгор аймгийн шүүх, цагдаагийн газрын албан хаагчдын орон сууц, засаг даргын тамийн газрын албан хаагчийн амьдрах байрны төлбөрийн асуудлыг оруулж хурлын төлөөлөгчд баталжээ. За энэ асуудал явсараа сая төсвийн тод тотглоор орж шийдэгдсэн ийм асуудал байна. Шүүхээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлт өргөдөл цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтүүдийг үндэслээд саяны тод тотглоор үндсэндээ урд одоо 16 оны эхний хагасжилд авсан байрны үнийг бол төлхөөр төсөвт тодтолгоор оруулж өгсөн ийм асуудал байгаа. Тэрнээс бол энэ бол шүүхэд өөрөө байр өгөөд шүүх энийг өөрийнхөө өмчөд аваад байгаа байр биш, шүүгч аваад байгаа байр биш. Энэ бол орон нутгийн өмчөд үлдчихэж байгаа. Шүүгчийг одоо орон байраар хангах энэ үүргийнхээ дагуу хийгдсэн ажиллаа. Одоо сошиал ертөнцөөр тараад байгаа төсвийн мөнгөөр Баянхонгор аймгийн засаг дарга өөртөө байр авлаа гэсэн гүтгэлгийн шин чанартай мэдээллийг хаанаас зориудаар тараагаад байгааг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй засаг дарга Батчиргал гаргаад байна. Тодтолоор орсон 3 байрны хувьд бол энэ дээр хууль бус юм байхгүй, яг хууль тогтоомжинд заасан дагуу бол олгогдчихсон зарим байрууд байна. Тэгэхээр үндсэндээ бид болохоор яаж ингэнгүүт 2016 оны 6 сараас өмнө сонгуулиас одоо өмнө бол аймгийн засаг дарга жаргал сайхны шийдвэрлсэн байсан асуудлыг үргэлжлүүлж одоо хөрөнгөхийн асуудлыг шийдчихсэн л асуудал байгаа учраас энэ бол одоо хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж одоо үзэхгүй. Баянхонгор аймгийн засаг дарга өөр орон сууцтай ба өөр орон сууцны шаардлага байхгүй тухайн байрны төрийн албан хаагч амьдрна гэдгийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлж 5 дугаар хуралдааны үеэр төлөөлөгчдөд мэдэгдэж байсан байх юм. За хуулиар бас шинээр төлөвлөж байгаа засаг дарга албаншил орон сууц гэдэг хуулиар төсөлсөн юм байна. Тэгэхээр энэ бол засаг даргын төвийн газрын өмчлөл явж байгаа. Тэр учраас одоо засаг дарга сонгохгүй засаг даргын тамирын газар ажиллаж байгаа зайлшгүй орон сууц шаардлагатай услуг тэр орон сууцын түрээсээ зөвшөөрөл ашиглаад амьдраад энэ шиг байгаа юм шиг байна. Явж байгаа Хэдий засаг даргын нэр дээр батлагдсан ч тухайн байрны төрийн албан хаагчид түрээс болон бусад зүйлсээ төлөөд амьдрах юм. Цаашдаач аймаг орон нутгийн өмчөд бүртгэгдэх тус байранд засаг даргын тамийн газрын ажилтан болон төрийн албан хаагчид амьдрна. За аймгийн засаг даргын энэ мэдлэгийн орон сууцнд бол аймгийн засаг дарга бол өөрөө хувьдаа орон сууцтай учраас амьдрахгүй. За энэ орон сууцнд бол аймгийн засаг даргын тамийн газрын нэг төрийн албан хаагч бол амьдрахаар бол бид нар төлөвлөсөн байна.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албан хаагчдад зориулсан уг байрны асуудлыг элх мөшгөн гуйвалж, их сурвалжийг нэгтлэлгүйгээр олон нийтэд худал мэдээлэл тарааж буй хүмүүсийг тодруулах, батлагдаагүй мэдээллийг их сурвалжаас тодруулалгүй олон нийтэд мэдээлсэн хэвлэл мэдээллийн нэр бүхий байгууллагуудыг энэхүү тоомжиргүй бусдын нэр хүндэд талцсан үйлдэлтэй хариуцлага хүлээх, залруулга гаргах, өөрчлөлт гуйхан зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Энэхүү бусдын нэр хүндийг гутаах кампанид ажиллана үгээр зогсохгүй. Баянхангуй ангид засаг дарга Батчаргалын нэрээр форм аккаунт үүсгэж олон нийтийн сүлжээнд буй иргэдийг нэлээд төөрөгдөл оруулаад байна. Уг асуудалд засаг дарга Батчаргал өөрийн байр суурьаа илэрхийлж, өөрийн цахим хуудас дээр дараах мэдээллийг иргэдэд зориулан нийтэлсэн байна. Сайн байцгаана уу? Та бүхний дунд латинаар Батчаргал гончигдорч гэсэн миний зурагтай хурамч аккаунтыг үүсгэсэн байна. Миний албан ёсны Facebook хуудас нь кириллээр Батчаргал гончигдорч болно. Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тодруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Өөрийн албан ёсны энэ хаягаараа та бүхэнтэйгээ харилцаж байх болно. Баярлалаа гэжээ. Монгол төмний төрч ёсны их баяр сар шинийн баярт зориулсан Баянхонгорт үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-наас 2-р сарын 25-ны хооронд Улаанбаатар хотно зохион байгуулж байна. Зохион байгуулагч Баянхонгор аймгийн засаг даргын тамийн газар Нармон компани. Нийслэлчүүд та бүхэн Баянхонгор аймгийн 8 сав аж ахуйн нэгж байгууллагуудын шилдэг экологийн цэвэр бүтээгдэхүүн гар урлалыг авахыг хүсвэл шөнийн худалдааны төвийг зориорой. Хаяг Улаанбаатар хот 13 дугаар хороолол Намянжуугийн гудамж шөнийн худалдааны төв. Харилцах утас 88 76 56 56 88 33 21 23 99 99 25 80